За, өөжгөх контрол сайтад яриа өгж байгаа хэсэг. Сайт дээр гэж байна. За өдөрт бэлтгэл хэдэн цаг үргэлжилж байна? За одоо энэ хэдийн хөгжмийн зэмсгэл одоо илэгдсэн ажиллаж байгаа хэрэг тийм. Өдөрт бэлтгэл нэг 4-5 цаг л явж байгаа. Яг тэрнээс хойш бэлтгэх ямар ч үндэс байдгүй л. Ягаад байдгүй гэхээр нэг захиргааны хөгжмийн 1 цаг 30 минутын тоглолт шүү дээ тий. Тэрийг уурхачтын 8 цагийн хөдөлмөртэй шүү дээ. Ер нь маш их нөгөө чанга дуу чимээнд хүний чих ер нь тэсдэг байхгүй. Тэгээд ер нь өдөртөө 4-5 цаг бэлтгэл. Одоо тоглолт ойрч байгаа болохоор бэлтгэлийн хугацаа жоохон сунах байх. Өдөр 6 цаг 3 цаг гээд. Харин бурхан чимэн хандаа. За ингээд нэвтрүүлэгтээ орж орцуулж байгаа телевизийн хамт олондоо баярлалаа. За би Улаанбаатар хотод төрсөн. Уг гарлаараа бол манай өвгийн нутаг бол Булганых. Тэгэхээр Булганых гэж явах байх л та. Яг нэг Улаанбаатарын харьяат гэж хүмүүс ер нь баг байдгүй гэсэн биз дээ. Тэгээд нийслэлийн 24 дугаар сургуульд төгссөн. Мойсын хуульд бас хэсэг суралцж байсан. Тэгээд дундаас нь өргөсөн нэг тиймэрхүү л одоо яг намтартай хүн гэх юм уу да. Тэгээ манай энэ өрөө бол манай Нэгтэн хамтлагийн бэлтгэлийн байр. Бид нар байнгын эндээ бэлтгэл хийдэг. Саяхан одоо өнгөрсөн 25 жил тоглолтын бэлтгэлийг мөн эндээ хийсэн байгаа. Бид нар энд байнг гэж байрладаг. Энэ одоо үндсэндээ миний ажлын өрөө гэж ойлгоход болно. Одоо удахгүй энэ 5 дахь хагасанд миний зохиосон чи над шиг дурлаж чадахгүй гэж дууны нэр нэрлэгдсэн миний өөрийн гэсэн дуундын тоглолт Улаанбаатар балаасын концерт их тайван болох гэж байгаа. Тэгээд тэрнийг бэлтгэлийг хийгээд одоо ингээд хэдэн минутын дараа манай хөгжим багийнхан цугларна. Тэгээд эднийг хүлээгээд танаа телевиз ярилцлага сууж байна. Энэ бол миний бие даасан 3 дахь тоглолт болж байна. Хамгийн анхны тоглолтыг би 2003 онд хайранд өрсөн үдшгээд дараагийн тоглолтын болохоор 2013 онд Best of Oj гээд одоо энэ удаагийн ээж тоглолт нь болохоор Чина чиг дурлаж чадахгүй гэсэн ийм юутай байгаа. Тийм. Тул гарцсан байгаа тийм. Тэгээ одоо манай Нэгтэн хамтлагийн бөмбөрчин Жанжин Сүхбаатар маань орж ирж байна. Өдөртөө тэгээд цаглаад. Фотолк нь гоё байгаа зү тий. Би өөртөө нэг фотолк хийлгэсэн. Тий. Тэгсэн чинь энэ залуу хүний дизайн мэсэний юм бол маш мундаг байна зүгээр. Гэс хамгийн гоё юм хамлион бичигтэй яг өөрийнхөө эсэн даягаар хийлгээд тэгээд. Таних ямар өнгөтэй? Би яг хөө ихтэй зүгээр нэг юм хийлгэсэн байхгүй юу. Тийм тэр чигт нөөсөд би ямар эднэр шиг ямар загвар өмсөх хэмжээний гоё залуучууд байгаа ш. Тэгээд юу фотолк нь худалдаад байдаг юм уу? Ямар? Тийм нэг баг байгаамаа. Манай футболкийг худалдаж байгаа. За реклам шток ер нь сурчлагын тавар цэцэгдэж байна. Бага юу видео тийм юм хоо. Явж байгаа хөө. Реклам сурчлага явж байгаа. Тийм. Гэтэ би харин энэ дээр жоохон тийм хориг хандсан миний буруу юм боллоо би. Ямар юм буруулсан гэхээр нөгөө хүмүүс чинь монголчууд бүгдээрээ Facebook юунд Twitter дээр байдсан болов уу гэд зөвхөн Facebook Twitter-ээр сошиал орчинд сурчлага явуулаад байсан чинь тэгсэн чинь миний тоглолтыг болгож байгаа мэдээг хүмүүс маш их дээр чи юун тоглолт болох гэдэг гэдээ асуугаад байх юм. Тэгээд 7 хоногийн өмнө
итгэж хайртмэн надад итгэж хайртмэн Би тийм олон дуу тэр зохиож ирсэн юм шиг миний дуу зохиосон дуунууд юу тавьж хүрэхгүй хаа. А зүгээр надад бол нэг л үндсэн ингээд дууга зохиохтой баримтлагдаг үндсэн зарчим байдаг. Одоо улсын гавьяач жүжигчин том дуучин хурц ирээд надаас дуу авъя гэж хэлэхдээ дөнгөж эхэлж байгаа шинэхэн дуучин ирээд надаас дуу авъя гэж хэлэхдээ тэрэнд бол ингээд шин би энэ дуу бол баруун зүүн гараараа зохионо гэсэн тийм ойлголт надад ерөөсөй байдгүй. Бүгдэнд нь адилхан гайгүй юм хийгээд өчгийг боддог. Тэгэхээр одоо манайхны хэлдэг нэг машинд нэг үг гэдэг шүү дээ. Нэхэн дуу зохиол зүгээр нэрийн хэлээд явах манай том хөгжин зохиолсон тийм анекдот байдаг шүү дээ. Ахаад нь бэлэн дуу нөгсөн чи яг одоогор бэлэн малгай өдөөс хойш залахгүй гэдэг. Надад бол би бол тэгж хийж чадахгүй мөлий. Нэг дуу хийхин тулд би юу яадаг. Дор хаяад нэг ядаж 2-7 хоног ч юм уу зарим бүр хагас жил бодох хэрэгтэй болдог. А тэгээд бодож дотроо ингэ жоохон бяцлах маягтай явж байгаа. За нэг иймэрхүү байвал зүгээр юм даа гэсэн. Тийм яг нэг дууныхаа өнцөгтэй яг юу илэрхийлэх гээд байгаа тэр сюжет гэж ярьдаг шүү дээ. Сюжетээ олоод тэгээд тэрэн дээрээ дууга хийдэг гэх юм уу да. А тэгэхээр мэдээж хөгжмийн зохиолч юм уу эсвэл одоо шинэ над чиг ая зохиогч хүн болгонтэй өөрийнхөө хийсэн бүтээл ч юм уу тэгээд дуу хоор одоо хөгжим юм болгоны хүмүүст ингэж хүрээсээ тэр гой байгаасаа гэж боддог л байх л та тийм. Гэхдээ нөгөө хүсэл барьж хястаг хорвоо гэдэг шиг тийм. Тэгэхээр тэр болгон одоо хүмүүс тэр хийсэн юм хэрэггүй байх нь би зүгээр маш удаан бодож сайн тооцоолж тухайн цаг үеэ мэдэрч хийсэн дуунууд хүмүүст илүү сэтгэл зүрхэнд очт юм болов уу гэж боддог шүү дээ. Гитарыг бол би яг хүнтэй зүүрлэх юм бол би гитарыг эмэгтэй хүнтэй зүүрлэх болов гэж бодож байна. Үндсэндээ энэ одоо ингээд харал да. Хэлбэр дүрсэн ч гэсэн бас нэг юм гоё эмэгтэй хүний бие байгаа үстэй ингээд бүсэл хий тэгээд тааз хэсэг цээжин бийгээд тэ. Тэгэхээр бол гитар бол яг л одоо нөгөө би нэг дээрүүд нэг юун дээр юугээ бичсэн. Нэг тим уншиж ирсэн би сошиалс нэг том гитар шинжилсэн байдаг хөө. Гитар эмэгтэй хүн хоёр яг адилхан гинэ. Юун адилхан гэсэн чинь тэднийг төдийчний аятайхан оролдвол тэ хичнээн аятайхан оролдвол төдийчний аятайхан дуу гаргана гэдэг. Нэг тийм үг байдیں۔ Тэгэхээр ерөнхийдөө бол гитар эмэгтэй хүн хоёрын хооронд бас жоохон тийм юу байгаа хаа. Төстэй ч гэж хэлэх тайшин тэ. Гэхдээ хэлбэр төсөө бол яг одоо иймэрхүү гитарууд эмэгтэйүүдийн төсөд харагддаг шүү дээ. Би өөрийгөө нэлээд тийм юу хүн гэж хэлэх байгаа. Сангвиник типийн тийм жоохон тийм темпераментны итгэл гэж бол хэлэх баг. Яг зүгээр нэг тийм үг ус уншижсэн л да. Урлагийнх нь тархиных нь оронд зүрх байдаг гэд. Тэгэхээр урлагийнхан өөрөөр хэлбэл тархи байхгүй толгой дотор нэг зүрхтэй, цэшин дотор нэг зүрхтэй гэдэг нэг тийм жоохон шог маягаар хэлсэн байдэ. Яг урлагийнхан бол бусад мэрэгжлийн хүмүүсийг бодвол илүүтэйгээр одоо сэтгэл зүрхнийхээ дуудлагаар сонин үйлдэлийг нь илбэг өгдөг учраас
урлагийнхны тийм сонин темпераменттэй гэж үздэг байх л да. Гэхдээ мэдээж бид нар хүмүүс, бид нар хүмүүсийн дунд амьдарч байгаа тий. Бид нар хүмүүс юу гэдгүү тэрийг диддэг, хүмүүс ямар хоц өмсдөг, тэрийг өмсдөг, хүмүүс гудамжаар яаж явдгүү яг тэрнээсээ адилхан явдаг. Урлаг гэхээр л юу нуруунд нь нөгөө сахиусан тэнгэрийн далавч ургаад дээгүүр нисээд ийн гэсэн юм бол байхгүй шүү дээ. Зүгээр яг тайзан дээр гарна гэдгийн хувьд бол урлагийн улсууд урлаг спортын бас нэг их холбож ярьдаг л да. Тэднэрт нэг тийм өөр нэг онцлог байна. Нөгөө баянаа ургын хэлдгээр нөгөө олныг баясуулагч гэдэг чимэг байдаг штэ надаа гэдэг шиг. Тэгэхээр бид нар олон түмэнд одоо бид нар урлагаар дамжуулж өөрснийхөө үзэл бодол ч юм уу эсвэл амьдралын олон өнцөг хайр дурлалын одоо тухай ч юм уу ингээд үзэгчдэд хүргэдэг тий. Тэгэхээр тэр нь болохоор одоо яг хүмүүстэй за ихэнх тохиолдолд одоо баясалтай ингээд хөөр баярыг авчирдаг. Нөгөөтэйгөр бидний зарим дуунаас тийм байдаг шүү дээ. Хүмүүст нэг ухаар л авчрах юмсан тий. Хүмүүсийг бас нэг жоохон хөнгөн гониглуулчих юмсан тийм үү. Бас нэг үннийг бас дуугараа дамжуулаад хилчих юмсан гэдэг. Манай Харанхуй Лхагвагийн хэлдэг нэг мундаг үг байдаг л да. Нэг үлгэрт үнэн юм байхгүй. Харин дуунд худлаа юм гэж байдгүй гээд. Тэгэхээр дуу бол тухайн одоо яруу найрагч болон аяз хөгч хоёрын нөгөө одоо хүмүүст хэлий гэсэн илэрхийлэл нь болж гардаг болохоор ер нь бол сайн дунд ер нь худлаа юм байдгүй болов гэж би боддог. За магадгүй зарим нь болохоор зүгээр дуугаар нэг хитрхи ус төрсөн ч юм уу те эсвэл одоо юу гэдэг нийгэмд өгч байгаа мессеж жоохон буруу бодож уусууд зохиолох үе байдаг л да. Тийм дунд бол ер нь явж чаддгүй. Чин сэтгэлээс хүмүүст үннийг хэлээ те. Чин сэтгэлээс хүмүүст ухаарал баяр баясгалан те одоо тайтгарал те хөнгөн гоныг авчир гэсэн тийм зорилгоор хийсэн дуунууд л ер нь хүмүүст их юу яадаг хаа. Хүрдэг болоо л гэж боддог штэ. Ер нь хүний хувийн амьдрал бол хувийн л байсан дээр одоо зовж ивэл тэ ганцаараа гэртээ шөнөөлждөг байх хэрэгтэй. Жаргаж ивэл тэр жаргалаа чимээг үхэн тэ дотроо л идэлж явах хэрэгтэй би тэрэн дээр бол би тийм бодолтой байдаг. Яг тэгвэл хувийн амьдрал гэдэг бол бүр нэр нь хүртэл бүр хувийн гэд нэрлэлсэн байгаа л тэ. Тэгэхээр хувийн гэдэг чинь бол хүний хувийн зүйл. Тэгэхээр хувийн орон зай, хувийн амьдрал тэ хувийн эрх ашиг энэ гэдэг зүйлүүд бол ер нь одоо өнцгөлөөр хүртэл тодорхойлсон байгаа шүү дээ. Халдшгүй тийм тухайн хүний одоо өөрийн бат цайз гэх юм уу да. Тэгэхээр би бол хувийн амьдралынхаа тухайн хүмүүс тэгж яриад байх тийм төдийлөн дуртай биш. Зүгээр одоо өнөөдөр чинь нэг тийм сошиалын бас нэг тийм том скандал ингээл юугаар явуулсан л да. Тэгэхээр би бол тэр хоёр ер нь бол альва нэгэн скандал хэрүүл одоо нэг тиймэрхүү юмыг бол тэ нөгөө олгоо хагаравч тогоон дотор гэдэг те. Тэрийг бол хоёр биеийн дотор л байлгаж явах хэрэгтэй болов гэсэн тийм бодолтой байдаг шүү дээ. Тэгэхээр миний хувийн амьдрал бол хинт сонирн биш. Миний зохиосон дуунууд юм уу эсвэл миний тоглосон хөгжим бол хүмүүс сонирхолтой байгаас гэдэг талаар нь илүү боддог хүн дээ би. Одоо энэ манай нэгэн хамтлагийн бэлтгэлийн өрөө байна. Одоо манай энэ болон бол манай энэ бэлгүүний төмпөн шанганы секс гэх юм уу да тий. Төмпөн шанганы секс гэж байгаа. Тэгэд хүмүүс ингэ бид нар бэлтгэл хийхээр байна шүү дээ. Өнөөдөр яг нэг ярьсан дээр зориулаад ингэ миний гитарыг бэлгүүнтэй ойртуулаад тавьсан байна л да. Бүгдээрээ бэлгүүнээс зугтдаг байхгүй юу? Яг тэгвэл энэ чинь чиг толгой хагарт балуулж байгаа юм чинь. Тэгэхээр бүгдээрээ ер нь холгоо очиод ингэ суучдаг. Тэнд бол манай баачка суудаг эсрэг талд. Баачка суудаг. Энд болохоор манай чимба болорхуу. Энэ бол миний болон цогоо харин энэ нөгөө яг үндсэн нөгөө энэ бөмбөр баскетар гэдэг хоёр хөгжим байна шүү дээ. Тэр яг нөгөө одоо барилгаар бол яг үндсэн нөгөө суур гэх юм уу да. Тэгэхээр суур бол заавал хоорондоо ойрхон суух хэрэгтэй байдаг. Ер нь тоглолтын дээр ч гэсэн тийм байдаг. Баскетар чинь голцоо бөмбөрчний зүүн гартал зогсдог. Ягаад зүүн гартал зогсох гэхээр бөмбөрийн хай-хэт гэдэг яг нөгөө тухайн дууны бүх юм ритмийг өгч байгаа бөмбөрийн хэсгүүд одоо нэг юм бөмбөрийн хэсэг байгаа шүү дээ. Тэрийг ойрхон сонсоход бол баскетар чинь заавал бөмбөрчний зүүн тал зогсдог. Сойл гитар чинь болохоор одоо гос гитар чинь шүү дээ. Тэр нь болохоор мань мэт нь болохоор дандаа бөмбөрчний баруун гар талд буюу урдаас харахад нөгөө зүүнний магна гэдэг шүү дээ. Зүүнний магнад байдаг. Манай ядам сүрэн ирсэн байна. Одоо Никтоны 25 жил шоугаар яраад явах ядам сүрэн гэж том тренд үгний эзэн одоо манай 100-ны мандат тоон мессер инженер
харанхуй шүн ч гэсэн хар шиднээс салдгүй нэг онцлогтой нэг юм хүн байгаа манай ядуусаар юм байна. Манай энэ хөгжмийн бэлтгэлийн өрөөнүүдийн энерги бол маш гоё байдаг. Яг тэгвэл эндээс дандаа бүтээл төрдөг тий. Одоо дуу төрж байна, хөгжим төрж байна тий. Дандаа ингээд хүмүүсийг сайн сайхан баяр ёслолд уриалан дуудсан ийм юмнууд төрдөгч болохоор одоо ингэдэгч нөгөө жавар үргэн гэж ярьдаг штэ. Айлд оч нэг шинэ байранд морин үрд толгой дээр байрны жавар үрдэг ч гэдэг юм уу тий. Тэг чи энд бол одоо хэдийч нэг өндөр ингээд халаалт хэрэгөө өөрөө жоохон сэрүүхэн байгаа ч гэсэн энд бол дандаа тийм гоё дулаан энерги явж байдаг. Яг дуу зохиогддог цагийн хувьд бол би хэлэхэд бол би өглөө тэзэж дуу зохиожсэн санддаг юм а. Өглөө босч ирэнгүүтээ шууд дуу зохионо тэр ёстой мэдхгүй одоо тэгж хийдэг хүмүүс байдаг л баг. Миний хувьд бол яг ингээд надаас ингээд дуу төрөх мөчл дандаа шүн гэдэг. Шүн ягаад тийм байдаг вэ гэхээр нэг амар юм нөгөө өдрийн олон юм хөдөлдөг байхгүй болчдөг тий. Тэгээд одоо жишээ нь студид юм уусл нөрөнд ингээд сууж явах чинь гаднаас хүн амтан жорж ирэхгүй юм тайван бүх анхаарал одоо гитар шиг төгөлдөр ууран дээр ингээд төвлөрөөд тэгээд яг ингээд зөвхөн тэр нөгөө дундаа зориулж ингээд өөрөө бүх тэрнийг одоо онгод тэнгэртэй холбож ярих гэдэг бол жоохон тийм учир дутагдaltaй зүйл юм. Би яг тэгвэл жоохон тийм шашингүй маягийн үзэлтэн тэгэхээр тэр онгод тэнгэр ч юм уу эсвэл ямар нэгэн тийм далдын хүч дуу зохиоход нөлөөлдөг гэж би ерөөсө боддог юм байна. Би ер нь одоо та бид нар бүгдээрээ л адилхан те би та нарын дунд амьдарч байгаа бас нэг эгэлж ирэх Монгол иргэн. Тэгэхээр бол мэдээж би улс их орондоо санаа зовн те нийгмийн бас ингээд болох бүтэхгүй юмуд гарахад ингээд бас л бүх монголчууд жирийн иргэдийн адилаар ингээд бас харамсчил явдаг те. Гэхдээ би амьдралыг бол тэгж боддог. Миний хувьд бол те гэрэл гээхтэй зүйл нь илүү байгаасаа амьдралыг илүү өөдрөгөөр харж байгаасаа л гэж хүмүүс ер нь тэгж боддог байгаасаа гэж би боддог. Ингээд одоо ингэж л да гадаадаас нэг найз бичсэн байгаа. Энэ Монгол ер нь юу болоод байгаа юм бэ? Тэгээд нөгөө яг 2012 оны 12 сарын 21-нд чинь бүр тийм нарийн хүртэл гараа үзтээ. Монгол дэлхийд сүнхөд байгаа юм уу те? Ганцхан Монголд. Тэгэхээр гаднаас тэгж харагдсан юм байна л да. Монголын одоо энэ хідэн юунууд сайтууд шүү дээ. Одоо мэдээллийн сайтууд те. Эсвэл ингээл сошиал орчин биш те Twitter ч юм уу одоо юу энэ Facebook те энэ дээр харангуут ерөөсөн Монголд болж бүтэж байгаа юм ерөөсөө байхгүй юм шиг те ингээд Монгол ер нь баг ингээд өнөөдөр сүнхнүү маргаас сүнхнүү гэдэгтэй тулцсан юм шиг харагдаад байдаг. Гэтэл яг тэр нөө сүнхэж байгаа Монголд бид нэг л асуудалгүй амьдрал дуу хураа зохиогоол концерт тоглоол те тэгэл бас жарах үедээ жаргаал энийх үедээ энийгэл ойлгох үедээ ойлол амьдраад байдаг. Би бол шөмжлөлтэй хандах юм дээр бол би шууд хайр нэргүй шөмжилж шилдэг.
одоо хитрхи тийм популизмын амлалт өгөх тийм үү хүмүүсийг хуурах тэр сонгуул дээр 50,000 төгрөг гурилуудаа чихэр тарангуудаа тий сонгуулийн үеэр өгсөн 50,000 төгрөг нь тэр тухайн сонгогч хүний тий ирээдүйн 50 жил их гэрэлт ирээдүйг үгүй хийж байгаа ч юм уу. Надад бол тиймэрхүү тийм сөрөг коммент сэтгэл бол надад төрдөг. Гэхдээ миний хамгийн боддог юм бол ер нь өөдрөг байх гэдэг бол жишээ нь би одоо ингээд 2 хоногийн өмнө нөгөө евро хөшгөний өндөр тавьсан шинэ хэсэг хонгоцны бодлын замаар тавьж үзлээ. Урлагийн буйнаар энтэнд зөндөл явжсэн те Германы гой замуудаар улаан галзуу тавьж үзлээсэн машинтай. Тэрнээс ерөөсө дутах юм бол энэ бол Монголын хувьд маш гоё том биш л өчтөр игээл интернетээс харж ирсэн чинь Увс аймаг руу бүрэн засвар замаар холбогдлоо гэж байна. Энэ бол одоо шин Бороо аймгийн иргэдийн увсынхны хувьд бол маш баяртай мэдээж би хувьдаа бодож байна л да. Яг гэвэл урд нь Увс руу явж байгаа чинь Пургантоос бол 48 цаг явж очдөг гэсэн чинь засвар зам байхгүй байхад одоо бол тэгээд ерөнхийдөө нэг 20 цаг ч юм уу 18 цаг ч юм уу ширүүхэн явдаг нөхөр бол тэгэл орохоор ингээд бэлэн болчихлоо шүү дээ. Тэгэхээр хөгжил дэвшил байна уу байна Монголд маань гэрэл гэгээтэй зүйлс байна уу байна мэдээж альва юм тэ одоо хорвоо бол ерөөсө харцгаан өдөр шинэ гэдэг бүх юм нөгөө хоёр талын эсрэг туйлын нэгдэл тэмцлээс бүрдэж идэг те. Тэгэхээр мэдээж саяны хажуугаар сааранч байна. Тэгэхээр заавал тэр саарыг дүүлэх хэрэг байгаа юм уу? Тэр нэг шинэ популист улс төрчин нөхөр ингээл 2-3 хоногийн өмнө нэг ингийн сэтгүүлчийг янз янзын нэрийг бол доромжлол хэлээ. Гэхдээ заавал тэр хүнийг тэгж ингэж одоо эгэлж ирийн телевизэн сэтгүүлчийг доромжлуулан тэрийн сэвж цацах шаардлага байгаа ч юм уу. Тэр зүгээр тэр популист улс төрчин нөхрийг хинч тоохгүй хинч ярилцлага авахгүй болоход тэрний популизм шууд суурь шүү дээ. Тийм үстэй. Тэг чи би хувьдаа хамгийн их оронч хүмүүсийг их орон гэж хашгирсан хүмүүсийг гэж боддгоо. Одоо энэ бол миний л үзэл бодол шүү. Тэг их орон минь сүрлээ, их орон минь хэцүү байна. Би хамгийн их оронч хүмүүсийг хэнийг гэж боддог гэхээр өөртөө оногдсон, өөрийнхөө өмнө тавьсан зорилго, ажил төрлөө сайн хийж, улс их орондоо өндөр хэмжээгээр татвар төлж байгаа эгэлж ирийн хөдөлмөрчдийн Монгол бизнесмэнүүд, Монгол мэрэгчлэлтэнгүүд, Монгол ажилчид тий Монгол ээжүүд тийм хүмүүсийг л би Монголын хамгийн их оронч хүмүүс гэж боддог. Тэгээд тийм хүмүүсийн бичсэн постыг харах ч гэсэн надад их гоё байдаг. Би өндөр ийм зүйл бүтээлээ тий. Би өндөр энийг шинээр эхэлж байна. Би голцоо тийм өөдрөг талыг харах гэж л боддог доо. Ер нь бол Монгол дандаа иймэрэ байгаад байхгүй байлгүй дээ. Тэгээд нэг мэдээж дэлхийн ертөнц өөрөө хөгжиж байна. Хичнээн ингээд нэг юм зарим нэгэн саад бэрхшээлийн улмаас Монголын хөгжил жоох юм ямар нэг хэмжээгээр сад дотгор учруулад байгаа зүйл байгаа боловч хөгжил гэдэг юм бол өөрөө ерөөсөө нэгэнтэй тэр хөгжлийн галтрыг хөдөлсөн бол өнгөрөөл нэгэнтэй хөдөлсөн галтрыг бол ямар ч популист ямар ч тийм нэг сөрөг бодолтой хүчин бол зогсооход хэцүү гэж боддог шүү дээ. Альва юм хоёр талтай тий. Одоо өөрөөр хэлбэл уул томрог тусмаа сүүдэр нэгсэн ч гэдэм юм тийм байдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж сайн сайхан явж байгаа маш их залуучууд байна. Тэднийг бол би барыг дийлэн хөвнө гэж бодож байна. Илүү ухамсартай болсон. Би сая ингээд 25 жилийн концерт Никотан хамтлаг хийлээ тий. Тэр үеэр би ингээд хаяа стадионоос гарч нөгөө гадаа одоо хаалган дээр ч маш хүмүүсийн бөөгнөрд үзсэн шүү дээ. Яг л тэр ямар проблем орсон гэхээр нөгөө билет уншдаг машинууд нь дандаа интернетээр холбогдсон байт юм байна. Тэнгүүтийн стадион чинь тэр олон мянган цуглахаар бүгдээрээ уцсныхаа 3G сүлжээг ажиллуулдаг тэгэхээр нөгөө интернет нөгөө машинууд нь сүлжээгээ болоостой жоохон удаашралтай болчихгүй юу. Тэгэхэд манай хотын залуус ингээд яг ингээд дэг журамтай ингээд уртын дараалтууд үүсгэсэн ингээд. Тэг би үнэхээр тэрийг хараад хотойгоо залуучууд үнэхээр биширсэн, хүндэлсэн, хайрлсан, бахархсан. Яагаад гэвэл шүү дээ тэд нар хичнээн үүсэх дуртай юм болоод дотор нэг дуртай дуучин дуулаад гаднаас сонсогдоод байгаа ч гэсэн тэд нар бид нар энэ очрыг дайрч болохгүй. Яагаад гэвэл надаас урд исэн хүнтэй яг энэ очр дээр миний тэр урд ингээд орж чадахгүй зогсоод би хажуугаар нь хөндлөнгөөс дайрч орж болохгүй гэдэг тэр ухамсар залуучууд тийм мундагаар суусан байсан. Би энэ хотойгоо залуучуудыг хараад үнэхээр их бахархсан. Мэдээж сайн юмтай садаа мундахгүй гэж байдаг тийм үү. Одоо тэр олон сайхан залуучууд дотор бас магадгүй нэг хэсгэнтэй ингээд одоо шинэ лифтэн дээр ингээд дэшээ доошоо явдаг хоёр канапын хоёул ингээд дардаг ч юм уу те такси барих гэдэг нэг эмэгтэй хүн зогсож байгаад урд дуран гүйж таксиг бариад аваа явцдаг ч юм уу эсвэл одоо тэр бүдүүлэг үгэлдэг хэрэглэдэг эмэгтэй хүнийг доромжилдаг тиймэрхүү юм бол мэдээж тэр бол зөвхөн Монголд ч байдаг зүйл биш шүү дээ. Дэлхийн ямар ч улсад тиймэрхүү нөхдүүд бол байж л байдаг. Би Америк ч гэсэн тэр өнгө тарстангуудыг харж лээсэн маш бүдүүлгэл байдаг те. Тэгэхээр ерөнхий шугам нь зүв бол дээ. Дийлэнх залуучууд нь тийм бодолтой. Миний хамгийн хитгэж байгаа
одоо ирээдүйг би юу гэж боддог гэж нөгөө одоо сошиал дээр нэг тийм бичсэн байдаг шүү дээ. За Болтроны үеийнхэн юу надад амьд болсонгүй одоо Боророгийн үеийнхнийг төлөж ийн гэдэг. Тэр Z generation гэдэг 90-ад оноос төрсөн нэг юм цоошин залуу үеийнхэн эхэлж байгаа. Тэр нь болохоор одоо ухаан бодол модал бүх юм те одоо нөгөө материалын сонирхолтой хол те минималист амьдралыг эрхэмлдэг те тэгэнгүүтээ одоо шинэ ногоон дэлхийн төлөө санаа зовдөг ганцаараа байхыг илүүд үзэх нэг индиго нэг тийм сонир хөвгдөд төрөд байгаа шүү. Би бол тэдний үеийнхэнд би маш их итгэдэг. Тэд нар шал өөр хүмүүс болно. Тэд нар шал өөр дэлхийг зогслон бүрдүүлж чадна. Тэдний үед бүр тийм гой гайхамшигтай Монгол улс болох болов гэж хэрвээ би одоо ингээд энэ цаг мөчөөс хойш дахиад 40-50 жил амьдрах тийм хувь тавилан тохиох юм бол би Монголоо маш гоё болсон байхыг тэдний үед харна гэж боддог шүү дээ. Би тэднэртэй ихэнхдээ найз шүү дээ. Би тэдний дууныг сонсох дуртай. Одоо шинэ миний хамгийн дотн найзууд гэх юм бол юу гэдэг шүү дээ. Би Лемусийнхэнтэй найз, A-Sound-ийнхэнтэй найз, Fai-гийнхэнтэй найз. Одоо шинэ ингүүн битэр бол би энийгээ бараг найзын хэмжээнд мэднэ гэжлээ. Би тэдний бүгдийг дэмждэг. Тэгвэл зүгээр орчин үеийн хөгжмийн чиг урсгал өөрөө нэг жоохон тийм өвөрмөц болсон шүү дээ. Ягаад гэвэл нөгөө хүмүүсийн амьдралын химнэл биш шүү дээ. Тэр нь маш хурдцтай болсон байхгүй юу. Тэгэхээр нөгөө 80-90-ад хэд хоног юу Facebook дээр нэг инээдтэй юм шиг. Тэр нь юу гэсэн гэхээр 80-90-ад онд одоо ингээд өсөж исэн хүүхдүүд үнэхээр азтай ингээд юу азтай гэж тэд нар хамгийн гоё дуунуудыг сонсч өссөн байна. Одоо манай одоогийн хөгжмийг хардаа гэд нэг нөхөр тийм бичсэн байхгүй. Би энийгээд өнгөрсөн. Ягаад гэвэл тэр үед болохоор хүмүүс одоогийн шиг дэлхийн ертөнцийн хөгжил тийм хурдан байсангүй те компьютер энэ төр зөөхөн интернет байхгүйсэн үе тийм үү. Одоо бол хүн болгон гар утастай бүгдээрээ тэрэн дээр 3G 4G сэлжүүгээр ингээд бүх мэдээллийг авчин. Хөгжил маш хурдтай амьдралын өөрийнх нь нөгөө химнэл нь их хурдан болсон болохоор тийм гоё нэг уянгийн дуу энэ тэрийг тогтож сонсох завтай өнгөр баг байхгүй болсон юм шиг байна. Тэгэхээр одоо ингээл энэ жоохон тийм ритмтэй аялгау нэг шаарддаггүй хамгийн гол нь үгээрээ тийм эсвэл одоо үзэгдэл талаасаа ингээд те урлагийг илүү гоё гэж ойлгуулдаг нэг тийм урлагийн нэг юм ирэн эхэлсэн байхгүй юу. Тэгэхээр би бол тэр хөгжмөдөө шүүмжилдэггүй. Одоо шинэ тэр сайн нэг уунана гэж дууг шүүмжлэлээ би. Надад бол тэр дуу таалагдсан. Яагаад гэвэл би миний сонсох хөгжим нэг өөр тийм үү. Нөгөө одоо яг тинейжер буюу өсвөр насны сонсох хөгжим нэг өөр. Тэгэхээр биш үү те. Би зөвхөн өөрийнхөө дуртай одоо YouTube ч юм уу те эсвэл Coldplay ч юм уу те тийм хөгжим сонсоод яваад байдаг. Би заавал тэрийг сонсохтой гэж одоогийн залуучууд ингэж хүчээр тулган хүлээлгэх бол тэр бол асар бүдүүлэг хэрэг болно. Альва дуу хөгжим гэдэг бол яг тухайн цаг үеийнхээ илэрхийлэл байдаг. Тэгэхээр одоогийн дуу хөгжим хэрвээ Вандабогийн те уунанаа ингэж тренд болж байгаа бол шүү дээ те. Энэ хөгжим яг л одоогийн тэр өсвөр насныхны те өсч төрнж байгаа тэр цаг үеийг илэрхийлэл. Тэгэхээр бол залуучууд юугаа сонсох бол залуучуудын эрэхтэй. Миний юугаа сонсох бас миний өөрийн дэрх байхгүй юм. Би Монголын рок pop ирээдүйг бол их гэрэлтэй өнө шаарддаг. Color сус гоё хамтлаг надад таалагддаг жишээ. За Nissan Sync болон бас энд явж байна. Тий. За арай олон хүмүүстэй. Тий. Энд манай мотивын гангаа холоод гамбаа гэдэг залуу сууж байна. Манайх ингэ бэлтгэлтэй ирж байгаа. Чи яагаад түрүү дөрөв шүү? Зүгээр сонирхоо. Сонирх яа. Бас салмааргүй санагдаа. За. Кофе байгаа гэж шүү дээ. Кофе байгаа. Тий. Юу манай нэг ганаа ороод ирвэл чамд ууслаад өгчих За واخ. энэ удаагийн тоглолтын бас онцлог юу байна? Ер нь бусад бас уран бүтээлчтэй схемийн хамтарч байна. Гэхдээ баг бүгд ирнэ шүү дээ. Рок попих маань. Хоёр дуучин маань харах ирж амжиг байгаа. Нөгөө манай Алтай Сэрчмэн хоёр болохоор баруун аймагуудаар аялын тоглолтоор явж байгаа. Маргааш хамгийн сүүлийн тоглолтоо юун тэгээд хархангаа тэгээд тэр хоёр л ерөн бэлтгэл дээр жоох яруу орж ирэх. Бус нь бол бүгд дээр ингээ бэлтгэлээ ээлж ирж хийгээл. Одоо өнөөдөр ихний зочид маань мотивийнхэн ирж байгаа. Удахгүй Лемонсын одноо ирнэ. Тэгээд нэг хамтлаг байгаа. Эревэр хураавар ахар шахар гэж нэртэй хамтлаг. Тэр хамтлаг бас ирж байгаа. Тий. Гурван охины анх маа өнөөдөр болгоо ирж сургууль хийж байгаа. Наги ирнэ, Наки ирнэ. Тэгээд Сара, Ариуна гээд ер нь бүгд л байгаа дөө. Чи намайг орхихгүй зүхэн амьдралыг бартаг хамтуулахдаа хизээч гараас минь тахгүй чинь
тийм мерсэр юм сонсгож лээ. Гэхдээ ямар миний хажуу тэр үйлдэлээ хийсэн биш. Хоёрдугаарт биш тэ. Нөгөө алдчил байг яадгийн залуунаас юм чи ингээд айхтар өгөөдөг шүү дээ тэ. Тэгэхээр огт алдаа гаргадаг. Огтгүй зөрчидгүү тэ. Одоо арх тамхи одоо юу гэдэг тэ нөгөө хорвоогийн хорнууд гэж ярьдаг юмнаас бүх юмнаас хол өгдөг усууд ер нь энэ хорвоо дээр тийм олон гэж юу. Үгүй шүү дээ. Ямар нэг хэмжээгээр ингээд Обама орт зөвшөөрсөн байдаг шүү дээ. Би залуудаа тэр өвсгдгийг татчихсан гэдэг. Тэгэхээр хүнд бол алдахгүй байдаг л да. Тэгэхээр хүнийг алдаан дээр нь дөрүүлээ те. Өө энэ одоо ингээд залуу хэд буруу хэмжил олгосон энийг дахиж идэж сурахтаа гаргаж болохгүй бол тэр маш муухай зүйл. Яг л хүн алдаагаа ухамсарлах хэрэгтэй тийм үү? Алдаагаа ухамсарлаад гимээс хариулаад одоо ял шийдэх санкцыг эдлээд гараад ирсэн үнтэй бол те. Урдны үйлдэлсэн те ямар нэгэн буруутай үйлдэлийг төлөө өнөөдөр ял хэлсэн шүү дээ тэр хүнийг нийгмээр жигшин гэдэг бол тэр бол би бол тийм хүлээн зөвшөөрдөггүй ягаад ч юм ягдвал би ч гэсэн тэгээд тийм хэрэгт урд нь ингээд холбогдчихсэн тийм хэрэгээр ингээд чих хадуузуулж байсан хүмүүстэй найз. Гэхдээ би одоо яах юм тэгээд одоо яг миний бодлоор бол шүү дээ би хүнтэй найзалдаг болохоос би хийсэн хэрэгтэй найзалдаг шүү дээ. Тэг би хүмүүстэй л нөхөрлөдөг. Тэгэхээр бол би тэрийг бол залуу насны алдаанууд байсан болов уу гэж боддог. Тэгээ алдааг залруулах засах гэдэг бол тухайн хувийн өөрийнх нь асуудал тийм биз дээ. Тэгэхээр би бол энэ дэр хатуу миний хатуу барьж зарчим бол би хүнтэй нөхөрлөдөг болохоос хийсэн хэрэгтэй ял шийтгэлтэй нөхөрлөдөггүй гэж хариулмаар байна. Номер 3 машина хулгайлж байгаа. Номер 4 ялт өмнөх бадар компьютерээ бэлдсэн хүлээж байгаа. Ер нь миний адил та нарт ямар амаатай бэ? Би түрүү хэлсэн шүү дээ. Урлаг бол тэ хүнд баяр баясгал авчрах хэрэгтэй. Урлагийн гоо зүүн таашаал бас авчрах хэрэгтэй тийм биз дээ. Хоёрдугаарт хүнд ухаарал авчирч явах хэрэгтэй болов уу гэж боддог. Ухаарал хөнгөн гунигтэй хэрвээ ингээд яг нэг тухайн дуу байлаа гэж уучлал гэсэн дуу байлаа гэж бодно шүү дээ. Тэгэхэд яг тэрийг сонсож байгаа хүн тэ хүнд одоо хүнээс уучлалгүйх хэмжээний одоо нэг юм гим хийсэн байлаа гэж бодно шүү дээ. Тэгэхээр тэр уучлал гэж дуу хэрвээ хүн сонсоод нөгөө хүнээс уучлаарай гэд уцчихвэл тэр урлагийн гавьяа сайн мүү гэж би боддог. Надад нэг тийм юу ярьсан л да. Нэг телевизийн авш юуны FM радиогийн нэг хөтлөгч бүсгүй нэг ярилцлаганд орж исэн чинь нөхдөг хэрэлдсэн байна. Одоо FM-ийн сэтгүүлч маань. Тэгээд нэлээд хэрэлдсэн одоо муудсан 2 минутын юм дуурахгүйсэн юм л да. Тэгсэн чинь нөхөр нь ганцаархнаа одоо энэ миний концертын нэрсэн чи над чи дурлж чадахгүй гэдэг өдөрт ингээд 12 дуудаа ингэ завсарлахгүй тавьсан юм байна л да. Тэгэд тэр эмэгтэй бодсон гинэ. Хүн үнэхээр надад ингэж те бүх юма зориулж байгаа би энэ үний өмнөөс ингэ заавал ингэж аашлж муудах шаардлага байгаа юм уу гэдэг. Тэгээд нөхдөг илэрсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би бодож байгаа юм те энэ Хүрлбаатарын шүлгээр зөхөсөн чи над чиг дурлж чадахгүй гэдэг дуу шүү дээ те. Одоо чи энэ дууны гавьяа гэж юм байх юм бол шүү дээ те. Ядаж тэр хоёрыг илрүүлэхийн төлөө тийм үү би энэ дуу зөхөсөн бол энэ дуу зөхөсөн миний хэрэг сая бүтэж байгаа гэсэн үг л дээ. Тийм биз?
Тэгэхээр урлагийн үүрэг бол тэр. Өөр нөгөөтэйгөр бас сонин юу гэдэг л да. Жишээ нь дуугүй хувьсгал гэж байдгүй. Одоо шинэ Марселез гэж дуу шүү дээ. Тэр чинь одоо Францын төрөнд төлөвлөсөн шүү дээ. Тэр Парисын коммуны сүлд дуу. Хэрвээ тэр Марселез гэж дуу байхгүй байсан болов шүү дээ, тийм үү? Парисын коммун гэж байхгүй гэж байгаа байхгүй. Одоо мөн ялгаагүй одоо Монгол 90 онд анхны ардсан хувьсгал гарлаа тий. Далигаа чинь зогцоох ахын хонхны дуу гэж дуу байгаагүйсэн бол тэр юу байгаа ч үгүй ч тэр хувьсгал болооч үгүй ч. Тэгэхээр дууны үүрэг бол за хүмүүс дуугүйгээр амьдрий гэж бодож болох юм тийм үү? Хүсээ энэ Монголын урлагчингуудаар ер нь яадаг эдний дууг ер нь сонсох хэрэгтэй юм. Эдгээр ингээд дандаа нэг бүтэхгүй нөхдөд байх юм гэсэн нэг тиймэрхүү хандлагаар юу яаж хандаж эхлэе гэж бодъё л та тийм үү? Тэгвэл 1 жил тийм үү? За нэг жилийн хугацаанд бүх FM радио, телевиз тийм үү? Бүгд дуугаа хаачаа. Зөвхөн ярьдаг. Нэг ч хөгжимгүй, нэг ч дуугүй. Амьдрал нэг тийм яг тийм болох юм бол амьдрал нэг тийм гэрэлтэй сайхан болохгүй л болов уу гэж бодож байна. Хүн болгон машинд ороод хамгийн түрүү хийдэг бол машинаас асаасныхаа дараа хөгжмөл асаасдаг үстэй. Тэг ямар нэг өөрийнхөө дуртай FM-ийн каналыг барьж аваад сувгийг барьж аваад эсвэл CD кассет ч юм уу тэ MP3 плеер ингээл өөрийнхөө дуртай дууныг сонсоод явдаг. Хөдөө аяллаар явъя гэж бодъё. Одоо түрүүний ярьсан ус амир руу явлаа гэж бодъё тэ 20 цаг явлаа. Нэг ч дуу сонсохгүй, нэг ч дуулахгүй яваад байвал энэ тийм сайхан байх болов уу гэж би бодохгүй л байна. Шууд хариулчих хэрэгтэй юм байна. Би өөрийгөө маш их азтай хүн гэж боддог. Юугаар бахархдаг гэхээр биш үү? Би Монгол хүн сансарт нисхийг үзсэн. Нислэгийн мэдээ хүлээгээл тэгэл маргааш нөгөө дөрөс нь гүр арчаахын зурагтай юм гой откритнууд орж ирэл тэ. Тэгээ бид нар тосоо сансрын нисэж хаа гэж дуулаад тэр бол ингээд Монгол хүн болж төрснөөр магадгүй нөөбөд хэсгэд Монгол хүн бас гоё баяр болсон баг. Би ямар тэр үед манай аавч өөр танилцаг байсан ч сайн мэдэхгүй. Олимпийн авраг болоход би үнэхээр бахархсан их Монгол хүн болж төрснөөр яг гэвэл Азийн цэжинд байдаг те хичнээн том газар нутагтай ч гэсэн тэр чинь Монголын хүн 3 сая хүрээгүй байлаа шүү дээ. Тэгээд дараа нь Асар шорын аваргаар багсан одоо Хакхуа аваргаар багч Монгол хүний бахарх юм бол зөндөө байна уу? Ирхчлөөд тэгээд заримдаа урд төрш рүү явдаг өвөр Монгол нутагтайч бид нар тоглолт хийдэг те. Тэгэхэд ингээд их хэлээр ч одоо ярих те ирэхгүй боломжгүй шахуугаад өөр монголчуудыг харахаар хажууд нь өөрөө ирэхгүй нэг юм бахархал төрдөг те бид нар ямар талсан те сайдаас авахулаад гуйлагчтай хүртэлтэй бүгдээр монголоор хэрэлдээл энд байж байгаад би үнэхээр бахархдаг. Болж байгаа бүтэж байгаа юм ерөөсөө байхгүй юм шиг л заримдаа нэг тийм юу гэдэг. Миний хамгийн том эмзэглэл юу гэдэгс би өчтөр нэг айгүй муухай мэдээ сонссон. Тэр ямар мэдээ гэхээр Монголд одоо өөрөх толгоос 90 мянган эмэгтэй байдаг гэсэн тийм мэдээ уншсан би. Тэгээд тэрийг хараад надад бол маш хэцүү санагдсан. Яг гэвэл миний аав 1995 онд зүрхний шигдээсээр гинт нас орсон. Тэгээд тэрнээс хойш ээж минь болох ингээд 5 хүүхэдтэйг үлдээд тэгэд энэ амьдралыг босгохгүй шүү дээ. Энэ хүүхдүүдээ одоо 90 цент хүний зэрэгт хүрэх гэж яаж зовсныг би мэддэг учраас миний ээж энэ тэр хар залгуураа ханиалдаад тэгэд ингээд хэдэн хүүхдүүдтэйгээ хоцроод одоо бол ингээд бид нар бүгдээр ингээд хүний зэрэгт хүрсэн ээж минь жаргаж байгаа гэж ярьдаг л да. Гэхдээ ингээд тэр үеийн тэр нэг яг нийгмийн ороо усгаасааг үеэсэн тэр хэцүү үеийг миний ээж туусантай адилхан тийм зовлон дахиад 90 мянган бүсгүй үүрч юм гэхээр тэр бол надад бол би бол эмэгтэйчүүдийг юу гэж боддог гэхээр эмэгтэйчүүд хайрлагдаж амьдрах хэвээр хайрын жаргаж амьдрах хэвээр гэж боддог би Монгол бүсгүүчүүдийг. Тэгэхээр одоо 90 мянган эмэгтэй ингээд амьдралаа авч явахгүй ч ингэж зовж байгаа. Тэгэхээр тэр бол миний хувьд бол маш эмзэг санагдсан. Тэгээ хаяа ингээд бид нар ч нөгөө тоглолт болоор 90-90-ээр гарна л да тий. Тэнгүүд тэндээс нөгөө амжиргаад ижлүүлэх гэдэг нэг жоохон 8-8 юм аваад нэг ганц хоёр гахаа маха ачаал орж байгаа хүмүүсийн 180% Монгол бүсгүүчүүд байдаг. Хүний нутагт яаж зовж тий ядуудад дэрлэх хөвж тий. Тэгээд заримдаа бас үнэхээр ирчүүдийг хараамаар санагддаг шүү. Хайртай л гэж авцуулсан байдаг л үү дээ. Тэгээ сүүлд нь тэгээд ингээд ганц биеэр нэгээд уул нь айл гэрэгдэг чинь хосоор зүтгэж иж хоёр багш шиг зүтгэж ижил тэр айл гэрэг босох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр манай ирчүүд бол тэрэн дээр бас нэг үнэхээр тийм гонсоо мөр тийм үзүүлэлт гарч юм муухай. Хайрсан сэтгэл
дундуурхан хоцорсон. Зөндөө байна л да талархал дэвшүүлэх хүн. Найз нөхд маань байна тий хамтран ажилладаг компаниуд маань байна. Одоо тэгэхээр энийг хэлэхээр маш урт жагсаалт болох гэдэг л да. Тэгэхээр онцлоод одоо хэнийг ч хэлмээр юм да. Энэ хөгжмийн ертөнцид намайг оруулж ирэхэд хамгийн хой нэмэр болсон эдгээр хүмүүс юм аа. Одоо Пенер ордны Батал төвшин цэцэг амтлагийн багш байсан. Тэгээ одоо ховын инквер ах маань байна. Тэгээд бажка маань байна тий. 90 оноос битүүр зүг явж тэгэл хоорондоо заримдаа муудаж сайдаж муудаад би хэдэн жилээр алга болоод буцаж ирээл тий. Харангал хавга маань, сараа маань байна, ариуна маань байна. Одоо дуучин алтаа маань байна. Одоо ингэж нэрлээд ах юм бол тэгээд айгүй бол нэвтрүүлэг чи бүх цаг дуусаад дараа нь баг бүтэн 24 цагш нэрлэж магадгүй би. Тэгэхээр би надад тусалж исэн тийм миний төлөө сэтгэл гаргаж исэн бүх хүнд энэ нэвтрүүлгийг харин дамжуулаад талархал илэрхийлмээр байна. Камер эднэр маань юу байгаа вэ? Манай боловсролын баг байгаа. Боловсролын баг тэгээд одоо нариулагчаас ахуулаад бүгдээрээ энэ нөгөө фотолог чи өмссөн. Чи начиг дурж чадахгүй ард нь янз янзын хариулт бичиж гэж байна. Ягштай морио чадан банд минь интергээд. Янз янзын юм бичүүлэх гээд байна манайхаа. Хичээлсэн юм аа тийм. Бичүүлээд өгчнээ асуудал байхгүй. Хажууд үйлдвэрэнд байгаа. Үйлдвэр ерөөс 200 м зайтай байхгүй. Тиймэрхүү маягтай юм да. Одоо та нар явж бидний санааг амраахгүй би бэлтгэлд орохгүй бол баларлаа гэж үү. Явах гал. Тий. Ахуудаа хөвгч хийж үзлээ. Самс. За катле.